まずは南モンゴル人権センター代表、戸川地区エンクワチさん、アメリカより参ってますの本当に遠いところをご苦労様でした。これで日本語とモンゴル語両方用意してありますので、一人で全部こなしていただくことになりますので、よろしくお願いします。Samtalen vi ortar dan iklan hoir ile moodul dia maadel sidin ortar ini chahin hargana sortgan шиг монголоор нэгээд ярьчих юм ikkidi тэгээд дараа нь японоор нэгээд ярьчих тэгвэл та нар бас чагийн юу байх хүн байх болох ёстой гэж бодож байна. За Япон улсын парламентын эрхэм гишүүд, эрхэм зочид дэмжигчид анд ногод Монгол аханд ус та нартай одоо өнөөдрийн мэндийг хүргье. Юуны өмнө Өвөр Монголын ардын нам байгуулагчны 100 жилийн тэмдэглэж онцгой одоо түүхэн чагмчид бол миний журмын анд Өвөр Монголын ардын намын дарга хавсгалт эридийн хавсгалт гэдэг чин сэтгэлийн баяр хүргэж байна. Энийг боломжийг ашиглаад одоо Өвөр Монголын хөдөлгөөний дэмжиж энэ хурлын зохион байгуулалтад ихэнх хав номер оруулсан Япон улсын парламентын гишүүд тэргүүн талхаалаа илэрхийлье. Ялангуяа эрхэм гишүүн Ямада Хироши, эрхэм гишүүн Шимада Йоичи болоод нэрээр нууцлахыг хүссэн хэдэн эрхэм гишүүдэд чин сэтгэлийн талхаанд төвшүүлж байна. Та бүхэн одоо Өвөр Монголын төвчгч хадаа болоод Ар Монголын төвчгч мөн баяр гэвэл Нобелийн энэ тайвны шагналд албан ёсоор нэр төвшүүлсэн түүхэнд бичигднүүдх том агуу том үйл явдал юм аа гэж би бодож байна. Одоо миний мэдж байгаагаар бол Нобелийн энэ тайвны шагналд албан ёсоор нэр төвшүүлсэн Монгол өмнө зөвхөн хоёр Монгол юм аа. Энэ одоо түүхэд үйл ажиллагаа юу одоо Японы улсын хор болсон байна. Мэдэн урчин хоёр нэрээр танаад өгөхөр чин сэтгэлийн угаасаа чин сэтгэлээс баярлалт тавьж байна гэдэг юм. Тэгэхээр түүхэн амжилтнууд нь одоо миний дотны найз ноён иши хэдээд очив. Улаад хатагтай иши Йоко нарын дэмжлэг байгаар бол одоо төсөөлхийн аргагүй байсан. Бидний одоо хүчтэй дэмжлэг шаргуу хөдөлмөр хичээнгүй зүтгэлгүйгээр бол Нобелийн шагналд нэр төвшүүлэхийг бод өнөөдрийг хуралж одоо боломжгүй байсан. За тэгээд энэ хурал маань одоо Өвөр Монголын ардын намын 100 жилийг ингэж дурсгаж тэмдэглэж байгаа болохоор би Өвөр Монголын ардын намын талаар ганц хоёр үг ярьчих. Өвөр Монголын ардын намын түмний талаар бол нэгэнтээ одоо манай хамтран жүжигчд маань тодорхой сайхан ярьчихсан болохоор би өөртөө тавтахыг хүсэхгүй байна. Харин одоо энэ өөрийнхөө энэ намтай хамт туулсан замлын тухай нэг төвчгөн ярьчих л бодож байна. Ингээд дээр нь одоо Өвөр Монголын хүний эрхийн талаар олон улсын нийгэмд хийсэн ажил дээр нэг жаахан энэ талаараа ярьчих санаатай байна. За би бол Өвөр Монгол төрсэн 1997 оны 8 сард бол Өвөр Монголын ардын нам Америкт одоо хэлийн гаднах байгууллагын 5 сарын дараа би бол Улаанбаатарт гишгэнээр Монгол улсад гишгэнээр ирсэн. Би анх удаан дээр одоо Монгол улсад очсон 1997 оны 8 сард. Энэнд бол Улаанбаатарт очиж одоо Монгол улсынхаа нийслэл тусгаар тогтносон Монгол улсынхаа нийслэлд очиж тухайн үеийн намын дарга байсан Шорчууд Тэмжилт Монгол улсын салбарын дарга байсан Жаранбаярын соёлт болоод одоо Америк танаар бол харсан. Америкт одоо ирээд байж байгаа наран бэлэг бай. Бид дөрвөл одоо Чингис хааны хөргийн өмнө танаргаа өргөж би албан ёсоор 1997 оны 8 сард бол Өвөр Монголын ардын намын гишүүн болсон. Тэгээд бол над өгсөн даалгавар, намаас өгсөн даалгавар Өвөр Монголд очиж очоод нууц салбар байгуулж одоо гишүүн хэлсэх. Одоо энэ бол үнэхээр аюултай байсан. Би маш аюултай нөхцөл байдалд ороод тэгээд Өвөр Монголд очоод тэгээд одоо байдал их хүнд байсан болохоор 1998 оны 4 сард би Японд ирлээ.
Тэгээд ингээд бол Японын Киби Коксайдаа гэж одоо Киби олон улсын их сургууль аспирантаар ингээд бахан хоогчаас олжаад одоо яг өнөөдрөөс 27 жилийн өмнө яг өнөөдөр би Америкт очсон 27 жилийн өмнө. Тэгээд одоо Америкт очингуудаа одоо өвөр могонд болж байгаа зүйлийг дэлхийд хөргөх хинтлээд одоо хүний эрхийн байгууллага талаар бэлтгэл ажиллагаа эхэлсэн. Тэгээд 2001 онд одоо манай хамт мантай хамт байж байгаа доктор Чулуугийн болоогоос бусад нартай хамт одоо хүний эрхийн өвөр Монголын хүний эрхийн мэдээлэл өртөг байгуулсан юм аа. Тэгээд одоо өнгөрсөн 25 жилд одоо манай хийсэн нэг тоовчхон нэг юу цаг авахгүйгээр ингээд ярьчих юм болж 25 жил одоо яг 25 жил болж байгаа. 25 жилийн дотор бидний хийсэн юм нь товчноор өгвөл одоо доор нэг бол өвөр Монголтай холбоотой баг бүхий хүний эрхийн одоо томхон зөрчилдүүдийг бол дөрвөн манай вебсайт болоод юу байдаг имэйлээр мэдээс баг өвөр Монгол болж өнгөрсөн хүний эрхийн асуудлыг том асуудлыг баг бүхний мэдээс маань. Ингээд хоёрт бол одоо өвөр Монголын хүний эрхийн асуудлаар олон улсын нийгэм одоо хамгийн ихтэй мэдээллийн сурвалж болсон. Гуравт бол одоо Англи, Хятад, Япон зэрэг олон хэл дээр одоо дэлхийн том мэдээлэл хэрэгслээр одоо өвөр Монголын асуудлууд хамгийн олон одоо иш татаж ярилцлага өгсөн одоо иймэрхүү байгууллага болсон манай өвөр Монголын хүний эрхийн мэдээлэл. Дөрөв олон улсын хүний эрхийн байгууллагууд хамтран 6 сая өвөр монголчуудын одоо эрхийн зөрчил жолон бэрхшээл Америкийн нэгдсэн улс Европ болоод дэлхийн бусад улс орнуудад бол одоо хөргөсөн чорын ганц байгууллага юм манайхан. Одоо харамсалтай энэ бас тэмч нэг одоо нэг гайхамшигтай юм биш. Ягаад бол үнэхээр өвөр монголчууд маань илүү байгууллагатай иймэрхүү одоо олон талаас мэдээ өгч байгаа сайн. Харамсалтай нь одоо болтол энэ өвөр Монголын хүний эрхийн талаар мэдээ өгч байсан байгууллага манайхан. Тэгээд тавт бол одоо Америкийн нэгдсэн улсын хурал Турин департамент, Европын парламент, нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл, нэгдсэн үндэсний байгууллагын үндэсний жолонгийн форум, нэгдсэн үндэсний байгууллагын одоо уугуул үндэсний форум шиг одоо олон энэ байгууллагууд бол одоо удаа дараалал нь сонсгол өгч. Ингээд бол бас юу бодлогын одоо нэг санал төвшүүлж байсан. Ингээд бол одоо жургаат сүүлийн үед бол манай өөртөө өвөр Монголын хүний эрхийн бодлогын хуулийн төсөл гэж одоо энэ Америкийн улсын Америкийн улсын орнд бол ийм хуулийн төслийг өргөн барих талаар бол манай нэгдний одоо 12 сараас Америкийн нэгдсэн улсын Сенат дээд зөвлөлт төлөөлөгчийн тангимд одоо 3 удаа өргөн барих гэсэн энэ хуулийн төсөл бол албан ёсоор өвөр Монголын бид бол манай байгууллага албан ёсоор өвөр Монголын ашиг тусыг төлөөлөх байгууллагын хуваар орж ажилласан. Энийг одоо өнөөдөр хэрэг хөдөлсөй энэ хуулийн төсөл нь өвөр Монголын талаар дэлхийд анхны одоо нэг хуулийн төсөл болж байгаа. Яг одоо бид бол энэ Америкийн нэгдсэн улсын Сенат болоод одоо төлөөлөгчийн тангимтай хамтарч байгаа. Эний одоо батлуулах талаар ажиллаж байгаа. Тэгээд одоо би Япон хэлний болоод англи хэлнийх нь хоёр юу хөлөөрөөр аваад ирсэн та нар сонирхолтой бидэнд бас тавьчих. Тэгээд бас надтай холбогдож авч боллоо. Энэ нь бол Японд тэгээд англи хэлээр байна. За ингээд бол голоод бол одоо манай хамгийн сүүлийн 25 жилд манай бүртэн бол өвөр Монголын улс төрийн дөрвөсөд дахин одоо сууршуулах орнууд одоо улс төрийн орнууд хөсөлт нь үн төлөвлөгөөр үйлчлэгээ хангаж ирсэн. Ингээд одоо Америк, Англи, Франц, Герман, Швед, Норвег, Денмарк, одоо Испани, Тайланд одоо Монгол жил олон орнуудад бол олон жуун чагаач улс төрийн дөрвөсөдөд бол хууль жүгийн бас хаяадан заримдаа одоо санхүүгийн тусламж өгж ирсэн. За энэ нь бол одоо манай хийж ирсэн нь өдөртэй ажил юм аа. Энэ одоо яагаад энийг ярих ёстой байсан бэ? Энэ нь одоо манай нөгөө бүгд бидний одоо асетийн хаалт гэж байгаа тусгаар тогтол өргөчлөө. Энэ бүхэд одоо заавал явах хэрэгтэй одоо энэ хийх хэрэгтэй ажлуудын нэг нь байсан гэж бодоод одоо та нартай хаваа болж байгаа. Одоо нэг жоохон Япон хэл дээр нэг хэлсэн орчуулж байна. Тэд яа нэг гавь. Арай.
尊敬する日本の国会議員の皆様、ご来賓の皆様、支援者の皆様、友人の皆様、そしてモンゴルの兄弟姉妹の皆様、まずはじめに内モンゴル人民党の設立100周年を祝うこの特別な節目にあたり、私の友人である内モンゴル人民党代表細照氏に心よりお祝いを申し上げます。この機会をお借りして南モンゴルを支援する日本の国会議員連盟をはじめ日本の国会議員の皆様に私たちの運動を支えこの会議の開催を可能にしてくださったことへ心から感謝を申し上げます。特に山田博議員、島田洋一議員、そして革命を希望される数名の議員の皆様には南モンゴル出身の果たし独立国モンゴル出身モンゴル北モンゴルとも言うんですけどモンゴル国の出身のムクワイル・チョルンド氏のお二人をノーベル平和賞に正式に推薦してくださったことに特別な感謝を申し上げます。私の知る限りモンゴル人として公式にノーベル平和賞を推薦されたのはこのお二人のみです。モンゴル民族全体の大義に対する揺るぎないご支援に改めて深く感謝申し上げます。これらの歴史的成果は最愛の友人である石井秀俊氏と石井陽子氏のご支援なくしては実現し得ませんでした。お二人の強力な支援、比類なき努力と実行力がなければノーベル平和賞の推薦もそして本日の会議も実現しなかったでしょう。内モンゴル人民党の歴史についてはすでに同僚の皆さん見事に振り返ってくださいましたので繰り返しを避け代わりに私自身の内モンゴル人民党との歩みそして人権の観点から国際社会で南モンゴルの大義を推進してきた経験に焦点を当てたいと思います。私は南モンゴル生まれで1997年8月米国支部の設立から5ヶ月後に内モンゴル人民党に加入しました。それは8月下旬の美しい秋の日でした。私は初めて入党のために独立国モンゴルの首都ウランバートルを訪れました。当時の首都当主トンチルト省庁市支部長のジャランバイリンソイ氏、そして現在米国に在住するナルミルク氏の立ち会いのもとでチンギス・カンの肖像の前で正式に党員になることを誓いました。私に与えられた任務は南モンゴルに戻って秘密裏に支部を設立し若いメンバーを募ることでした。極めて危険な状況の中で複数の仲間を集めましたが1998年4月に日本へ移らざるを得ませんでした。その後日本の吉備国際大学院で短期間学んだ後ちょうど27年前の今日私はアメリカに渡りました。到着直後南モンゴルで起きている現実を世界に伝えるため人権団体の設立準備を始めました。そして2001年ここにいらっしゃるドクター・チョロと一緒に南モンゴル人権情報センターを設立しました。過去25年間本センターは南モンゴルの大義を推進するために次のような活動を行ってきました。1、4つの言葉のウェブサイトニュースデータで南モンゴルに関するほぼ全ての主要な人権侵害事件を報告してきました。2、南モンゴルの人権問題に関する最も信頼される情報源となりました。3、英語、中国語、日本語、モンゴル語などで世界の主要なメディアに
おいて南モンゴル問題で最も引用参照され取材を受ける団体となりました。4、国際人権団体と協力し600万人の南モンゴル人の人権侵害と苦境を米国、欧州、そして世界に訴えるほぼ唯一の南モンゴル組織となりました。5、米国議会、米国国務省、欧州議会、国連人権理事会、国連少数者フォーラム、国連先住民族問題調節フォーラムなどさまざまな国連人権機関に対して繰り返し証言し、政策提言を行ってきた唯一の南モンゴル組織です。6、最近の取り組みとして、本センターは利害関係者の代表団体として昨年12月以来、米国上院および下院と緊密に協力し、南モンゴル人権政策法案を3度提示してまいりました。この20ページの法案は世界で初めての南モンゴルに関する法案であります。私たちは今米国議会と協力してその法案の成立を目指しております。法案の全文は英語と日本語で持ってきていますので、もし関心のある方はお知らせください。7、この25年間本センターは事実上の南モンゴル政治難民再定住支援の役割を無償で果たしてきました。アメリカ、イギリス、フランス、ドイツ、スウェーデン、ノルウェー、デンマーク、スペイン、タイ、モンゴルなどにおいて数百人の亡命希望者、政治難民に対し移民当局や国連難民行動弁務官事務所と連携しながら法的支援や時には経済的支援を提供してきました。以上が私たちが国際社会において南モンゴルの大義を推進するために行ってきた具体的な活動です。これらの基盤づくりは内モンゴル人民党を含めた私たち全員が掲げる最終目標を実現するために不可欠であると思います。ご清聴ありがとうございました。ありがとうございました。その次に、日本世界モンゴル人連盟代表、ダルカダ・ハッソローさん、お願いします。John Jilin тэр хүмүүсийн үр удман бас үргэлжлэн боловсод дээд тэнгэртээ хайж очсон тэдгээр олон зориг зүйлд бөмбөлөгтийн асаасан өрг чөлөөний тэмдгийн галыг өгөөгүй манж бүр чааш бадрагийг хичээж яваа зориг нэгтэй жормын сайн нөхөд та бүхэндтэйгээ өрг чөлөөт наран улсын дээд зөвлөлийн танхимд ийхүү чуулган муулж байхдаа өндөр сэтгэл догтлж бас нэг сайхан монгол хэлээр энэ бүхнийг өгүүлэн ярьж байгаадаа омогшин баярлж байгаагаа нуугаад явах. Намайг хатад агоон бүхний хасгалт өгсөн. Өвөр Монголын шолоо хөшөөнөө уул 2005 оны 5 дугаар сард
Япон улс ирээд одоо 20 жилийн нүрийг үжиж яваа. Өөрөө би жураач мэрэгчлээ. Өн жилийн 2 дугаар сараас эхлэн Японд Дэлхийн монголчуудын холбооны төлөөлөгчөөр ажиллаж байна. Япон улс Дэлхийн монголчуудын холбоо 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Токио хотод буюу яг одоо байгаа энэ ордны Жоо 1 номер өрөөнд албан ёсоор байгуулагдж байсангийн өргөн дурсгал бас таатай байна. Тус байгууллага нь дэлхийгээр дахин сурсан монголчуудын үүргээд өсвөчих, төв, соёл уламжлал, өрг ашгийг хамгаалж хөгжүүлэхээр өрхөм зорилго алсын хартаа болгосон төрийн бус байгууллага болох юм. Өнөөдөр байгууллагын нөхдийн хамт ирж орж байгаадаа баяртай байна. Орж оролцуулсан бас хүүхэд боломжийг олгосон ахнардаа талархлаа. 1925 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чуулга тааланд туралдсан Өвөр Монголын ардын ховсгол намын байгуулах хуралд бүгд найрамдах Монгол ард улсаас Монгол ард улсын ховсгол намын төв хорооны дарга дамд орж хурцин ирж орчиж байсан бол 100 жилийн дэртгэх өн өдөр тусгаар тогтсон Монгол улсын ерөнхийлөгч асан Захиагийн өдөрт орж бай бэрхтүүлэн сандаж байна. Онцгой тэмдэглэгчтэй сайхан сандаж байна. Өдийн өмнө ноёнтон өдөрт орчин Иран бас дурдчихж байсан ёсоор өвөр монголчууд бид нар бол бидний цагаан хормын ард талд оршиж байгаа улаан хорм юм аа. Махан хорм, цусан хорм мөнөөс мөн юм аа. Өвөр монголчууд биднээ тоож ирсэн тэр их гашуун зовлон төвчж олонгүй удаа дормтол бидний өнгөөр доосоо болтугай. Үр хайрцны хоромдон өжин хүн болж өрөг чөлөөний өрөө чихээ агаараа чөөд дүрэн амьсгаж өөрийн өргөөр жаргал болтугай. Дараагийн тэмдэглэлт байна. Тусгаар тогтсон өвөр Монгол улсад нэн нийцгэр болохын өжидтэй сайхан өрөөнийг өргөн төвшүүлээд өгөө өндөрлөё. Монгол хүн мандан болтугай. Баярлалаа. 続いて日本語でちょっとさっきの話を通訳します。皆さんこんにちは。南モンゴルを支援する議員連盟の先生方をはじめ登壇者の先生方、来賓の皆様、関係者の皆様、本日は誠にありがとうございました。南モンゴル人民革命党成立100周年の記念すべきこの日、先人たちの自由のための戦いと信念を引き継ぎ、世界各地で活動している尊敬する先輩方々や友人たちと共に自由民主の日本国参議院議員会館に集まりお会いできたことを大変嬉しく思っております。南モンゴルシリンゴル出身のダロハド・ハスチョロと申します。今より20年前の2005年5月に来日しました。本業は絵描きであり、今年の2月より世界モンゴル人連盟理事長を務めました。日本にある世界モンゴル人連盟は2020年12月11日にちょうどここ参議院議員会館の101号室に正式に成立しました。世界モンゴル人連盟は世界各地に暮らすモンゴル人の保護、歴史、文化、人権の保護と発展を目的とした組織です。本日のイベントに参加の上、話す機会をいただいたことには心より感謝しております。1925年10月13日にちょうどたる締めです。で、開催された南モンゴル人民革命党成立大会にモンゴル共和国からモンゴル人民革命党当初のダムトルチが参加し、100年後の本日はモンゴル国元大統領のウドゥダスさんが出席していることを歴史的な意義深い出来事だと考えています。午前中、ウドゥダス元大統領の話にもあった通り、中国人は石で万里の長城を作り、私たち南モンゴル人たちは命でそれを作りました。南モンゴル人たちの受けてきた耐え難苦しみや苦痛、
侮辱と暗黒は私たちのこの世代で終わりとなり、子孫たちが自分の母国で自由と幸せいっぱいに生きるよう願います。では、次々の記念イベントが独立した自由な南モンゴル国で開催されることを願って、私の話を終了させていただきます。ご清聴ありがとうございました。ありがとうございました。次に、政治州として国庁にも入った防衛者での遊牧民指導者、ダイレクト・ボルチキンさんより、お願いします。ノルウェーから来ました。자, 다음 때문에 생각하면 되게 좀 쉬우야. 비 자기 암치기보다 더 어떤 식의 얘기했죠. 자, 내매 버추고 먹다 내일 되거든. 이번에 우리 먹는데 앞에 남 내매 더 썼다네 오르다 오르면 좋을지. 이렇게 두고 잘 먹지 함다 동네 들어가 마이든 다섯 들어가가 이렇게야. 막스진 후세상 보담지대 호달 타 분타가 어제 도처럼 우치를 벗어 어제 외가다 세트민 마시운들 외가가 딱허를 이렇게야. 이 우르먹니 오다 버팅 알아서 쇼가 그때 마청 어이러면 알아타와 마치딘 듬치기 오더스데 오치라 헤드딘 쇼런 것 허른 타운살 허럭등 어이러면 알아내면 몽골 없어 돌치 어이러면 허른 고르와 노르웨 오스 내매 그르고 때한 돌아 어떠비 노르웨 오스 엠트른 솔치 되나 Дорби өнөөдрийн хурлын тухай өөрийн бодол одоогийн өвөр Монголын өдөө нөхцөлийн бодолд байдал элийн гадах тэмцлийн өвөр Монгол дахь нөлөө зэрэг уран талаар товчхон ярья.ご紹介いただきましたナイラルトと申します。この内モンゴル住民党100周年の会議に参加させていただけることを大変光栄に思っております。私は南モンゴルの内モンゴル自治区のアルホルチンというところの出身です。2015年にですね、遊牧民の政治活動のためにですね、25ヶ月間中国の刑務所に収監されました。2018年にモンゴル国に初めて行ってですね、そこから2023年ノルウェーの方に家族と共に亡命することを許されて現在に至っております。өвөр Монголын ардын намын өнөөдрийн хурлын тухай ярьчих. Миний бодлоор өвөр Монголын ардын намын улсын 100 жилийн ой гэдэг бол өвөр монголчууд эрхчлөө тусгай тогтнохоо төлөө 100 жил тасралтгүй нэчшгүй тэмцэж ирснээ үнэн баримт бодод гэрч юм. Энэ 100 жил бол хэддийн чиргийн эрхтэн гоминдан өвхамтан хүмүүх эдл босын жанч нүмерсэн эдлхэн нэг зорилготой бүлэг засагтай тэмцэж ирсэн 100 жил. Манчин усын сүүчээс өгсөн хэддийн дүрэлт колончил уусгалтын бүх хэмжээтэй тэмцэж ирсэн 100 жилээ. Хэддүүд талбайгаараа Япон юм уу Норвег 3 дахин ийм өргөн удам онгон дагшин тал нутгийг талхичиж хайсан. Үйлдэлгөөрөө хүн байгаад соёл гурав хамтдаа мандаж чадхыг харуулсан дэлхийд товархон нүүдэн малчны соёлыг устгаж хайсан. Бичлэгээрээ дэлхийд ганцхан босоо байдаг тэнгэрлэг Монгол бичгийг минь хорж хайсан. Гэхдээ төчнөө холжин хагас нарийн төлөвлөлтөд ажиллаж манайсын эрхэм бүхний булаасан ч ганц нэг булаач чадаагүй. Бас ч хижээч булаач чадаагүй. Тэр бол манайсын эрхчлөөнд эмнасаа илүү хайртай байдаг уур чанар юм аа. 100 жилийн өмнө өвөр Монголын жориг төгөлийг төвлгүүд хэлийн гадуур тусланаа байгуулан өвөр Монголын эрхчлөө тусгай төлөө тэмцэж байсан бол өнөөдөр 100 жилийн дараа тэдний бүр ярьж тэдний нэгэн адилаар хэдийн дараагийн эсрэг төвчин арчилсан эрхчлөөд Япон улсын хурлын ордонд дэлхийн ил гажигын өмсийг нэгэн тангамд хуран чуулруулж тэд нарийнхаа үйл хэргийг жалгамжлан тусгаар тогтоол хэмэх тонголог мөргөн хөтөлбөрийнхөө төлөө